Намайг Алтан цэцгийн нунгалаг гэдэг. Том сургуулийн багш нар очиж лекц тавьсан. Тэднээс нь айгүй их таалагдаж яг ингээд нөгөө амьдрал дээр яг тэднээс нь хэрэгжиж байгаа. Яг одоо бол биднес нөгөө сошиалд орчинд ингээл юмаа мэдээлэл ингээл авчиж байгаа шүү утсаараа. Тэнгүүд тэнд ингээл 14 хоног юусаа сошиал байхгүй, утасч байхгүй, нэгт цаг баримталж сурсан 2 төгөлөг. Би жоохон унтчихдээ ба тэгсэн чинь сүүлийн үед ер нь дандаа нэг 6:30-аас нэг 7-гийн хооронд бол яг босчоод байгаа. Өөрийг бүр ингээд нэг хөвшил болсон. 14 хоногийн хөвшил ч гэсэн яг тэрийг за одоо цаашдаа баримтлаад явж болох юм биш үү гэвэл яг тэрийг баримталж болд юм байлээ. Одоо ер нь бол оролцоогоос хойш би дандаа айгүйглээр тусдаг болсон. Гэр бүлийн тэр нөгөө багш очиж гэр бүлийн талаар айгүй их юм ярьсан. Тэднээс нь айгүй таалагдсан. Ихтэй сургуулиудад ордгүй тийм хичээлүүд бас байдаг байхгүй. Тэднүүсийг яг тэндээс бол мэдэж авсан. Би гоё шинэ найзуудтай болсон. Тэгээд дээрэс нь би жоохон би гэсэн. Тэгээд тэр болохоор айгүй өөрчлөгдсөн. Би гэх биш, бид гэсэн сэтгүүртэй болсон нөгөө сэтгүүнд л айгүй өөрчлөлт орсон доо. Миний ээлжнийхээс бол бүгд ажилтаа болсон, гой ажилтаа болцсон. Одоо ингээ бүгд холбоотой байдаг. Энэ сургалтанд ер нь бол би дахиад явмаар л гэдэг.